асууя. За баярлалаа. Тэгэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний хөдөө аж ахуй байгаль орчинтой холбоотой дэвшигдэж байгаа зорилт арга хэмжээнүүдийн талаар бид тодорхой мэдээлэл авах шаардлагатай байгаа. Тэгэхээр эдийн засгийн төрөлжүүлье, эдийн засгийнхаа өсөлтийг нэмэгдүүлье, хүнсний хангамжаа аюулгүй байдлаа сайжруулъя гэд олон зорилтод хөтөлбөр аян хөдөлгөөнүүдийг өрнүүлээд ажиллаж байгаа. Хооронд нь уялдааг нь хангаж ажиллаж байгаа. Тийм учраас 2026 он бол бас энэ том бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад онцгой жил нь байгаад байгаа. Тийм учраас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт өмнөх жилүүдэд хэрэгжүүлж эхэлсэн бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийн дэмжлэг, урамшуулал, энэ чөлөөлтийн асуудлууд 26 онд ер нь яаж хэрэгжихээр төлөвлөгдөж энэ төлөвлөгөөнд тодорхой суува гэдэг асуудал байгаад байна. Хоёр дахь зүйл Монгол улс өөрөө нэлээд өргөн уудам нутаг дэвсгэртэй эдийн засгийн чадамжинд бүсүүдтэй харилцсан адилгүй байгаад байгаа. Энэнтэйгээ уялдаад бараа бүтээгдэхүүний хангалт, үнийн төвшин бас бүс нутгуудаар өөр гарч байгаа. Энэ нь улсын хэмжээний дүнд бас тодорхой нөлөөллүүдийг үзүүлээд байгаа юм байгаа. Тийм учраас хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүс нутгуудын төвшинд жигд хангалттай байлгах, бас нэг тогтвортой ойролцоо үнийн төвшин байх чиглэл дээр ер нь ямар бодлого тодорхойлож байна уу? Жишээ нь баруун бүс нутаг гэхэд бол өмнөх нийгмийн гэдэг юм үед газар тариалангийн үйлдвэрлэл тодорхой талбай хэмжээнд хөгжсөн. Тэрнийг дагуулад бас хурлын үйлдвэрийн тодорхой хүчин чадлуудыг бий болгосон байсан. Энүүнийг сэргээх талаар 26 оны төлөвлөгөө хөтөлбөрт ямархуу байдлаар тусаж орвоо гэдэг асуудал байна. Энүүн дээр нэг тодорхой хариулт аммаар байна. За 3 дахь зүйл бид хэд ер нь бас гол нэрийн эрдэсүүдийн үн дэлхийн зах зээл дээр буурж байгаатай холбогдоод эдийн засгийн өсөлт талаас нь тэр төсвийн орлого бүрдэл талаас нь тэр зарим металлуудын олборлтыг нэмэгдүүлэх тухайлсан бодлого хэрэгжүүлэх гэж байна. Жишээ нь алтгуур хөтөлбөрийг ч гэдэг юм уу. Энэ хүрээнд манай байгаль орчны уур амьсгалын яам ер нь ямар бодлого чиглэлтэй байна вэ? Үндсэн ордууд дээр түшиглэх гээд байна уу? Эсвэл шороон орд элдв улсын юм дээр тэр чигт нь хэрэгжүүлэх гээд байна уу? Бид чинь хоёр том удаа хөтөлбөр хэрэгжүүлээд бас энэ байгаль ихэд хөөхөн тийм хохирол иргэдийн амьдрах гэдэг юм уу уламжлалт аж ахуйдаа нэлээ харшилмаар нөхцөл байдлыг үүсгэсэн ийм сургамж билэхнээ байж байгаа. Тийм учраас эдийн засгийн хувьд тийм чих ач холбогдолгүй илэрц гэдэг юм уу ордуудыг төссөн үйл ажиллагаа явуулмгүй байгаад байгаа юм. Үнэхээр эдийн засаг том үр дүн авчрахаар тийм нөөц ордуудыг түшгэлсэн үйл ажиллагааг нэлээд тодорхой хяналт бодлоготойгоор байгаль орчиндөө бүс нутагтаа ээлтэй байхаар авч явах талаар ер нь ямархуу байдлаар төсөөлж байгаа вэ? 26 оны хөгжлийн төлөв. За хүнс аж ахуйн үйлдвэр яам, эдийн засгийн хөгжлийн яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гурав хариулна. За хүнс аж ахуйн үйлдвэрийн сайд Инкоер сайд микрофоныг өгье. За би жоохон шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Уламжил болоо явж байгаа 2028 онд төр хэрэгжчихээр их хурлаар баталсан хөтөлбөрүүдийг ямар нэг үндэслэхүүгээр хөгжлийн яам дээр шууд хассан байдал гарч ирээд байгаа. Малын эрсдлээс хамгаалахын тулд энэ тэжээлийн үйлдвэрүүдийг л бүсчлэн байгуулах, өвс тэжээл нөөц бүрдүүлэх чухал байгаа. Энийг хасчихж байгаа. Нөгөө түүхийн сүүнийг нийлүүлэхэд сүүний аж ахуйнуудыг овоо босоод ирсэн, тэнд явсан бүх бодлогыг бас хасаа ийцсэн. Сүүн нийлүүлж байгаа үед урамшуулга гэж байхгүй болж байгаа. За нөгөө шин дэвшилт ноолрын эерх үйлдвэрлэл буюу самсны дараа эерх хүчин чадлыг өргөтгөөд
нэмэн үрдэг бий болох гэсэн бодлогыг бас хасаа хийчихсэн. Нөгөө тэр бомбод буюу ойн дурсаа газар тариалангийн талбайгаа хашаажуулаад барих асуудлыг бас хасчихсан. Өвлийн хүлэмжээр бид нар энэ хүнсний хувьсгалын 19 зорилтыг гол хүнсүүдийг хүлэмжээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Тэрийг бас хасчихсан. Газар тариаланд үрийн аж ахуйн нь онцгой чухал байдаг. Энийг бэхжүүлэх бодлогыг хасчихсан. За нөгөө жижиг дунд үйлдвэрийг 5 жил дэмжээгүй. Энэ жил мөн дэмжээгүй. Ирэх жил ахаал дэмжихгүйгээр хасчихж байна. Гэтэл жижиг дунд үйлдвэрийн эрэлт ямар их байгаа вэ? Ялангуяа бүсчилсэн жижиг дунд бизнесийг хөдөө аж ахуйн бизнесийг эхлэхэд бүсчилсэн зээлийн бодлого гаргаж дэмжиж өгөхгүй бол явахгүй нэ. Баруун бүсийн хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих зээл зүүн бүсийн гэж бүсчилсэн хэлбэрээр ингэж газар зүүн байрлалаар хязгаарлаж өгөхгүй бол үндсэндээ төвийн бүс өөрөө гол идэвхтэй бүсийн хувьд тэр хөрөнгө оруулалтын дийлэнхийг төвийн бүс шиг хичээд бусад газар олдох муу байна гэдгийг одоо сая бүсчилсэн энэ уулзалт үеэр маш их шүүмжил агуулж байгаа. Тэгэхээр энийг бүр заашгүй оруулж өгмөр байна. Зүүн бүсийн энэ жижиг дунд хөдөө аж ахуйн зээл бол зүүн бүсдээ зарцуулагдж байдаг. Ийм тэгж одоо бодлогоор тэр бүс нутагтхан ажиллах амьдрах бизнес эрхлэх орчиныг дэмжихгүй бол нөгөө төвлөр чинь ахаа наашаа хоттой төвлөрдөг өрөөл төвлөрөөл тэн зээлийн хүрэлцээ ажлын байр хязгаарлагдсан төвөрөл байгаад байна. Гэсэн ийм саналууд байна. Тэгээ энийг хөгжлийн яамд яагаад хассан юм бэ гэдгээрээс ойлгохгүй. Чи их хурлаар батлагдсан бодлогууд шүү дээ. 3 жил 4 жил доктортой яваад үр дүнд хүрэх ёстой 28 онд хэрэгцсэн байх учиртай бодлогод байхгүй юу? Тэг ямар хүн ямар мэрэгчлэлтэнд ямар чиглэлгээд ингээд хасаад байдаг юм бэ гэдгээрээс ойлгохгүй. Гэхдээ жоохон юм хийгээд жоохон амжилтанд хүрнэ. Тэгээд ингээд тодорхой бус шалтгаанаар хасаа ичдэг байхгүй болох шүү дээ. За эдийн засгийн хөгжлийн яам. Төрийн нэрмжийн дарга нэрсэн үү? Батхуу төрийн нэрмжийн дарга ирсэн дээ. 4 номерын микрофон. Батхуу дарга хариулъя. За энэ хоёр сайдын асуултанд хариулъя. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас нийт 37 санал 433 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүнтэйгээр ирсэн юм байна. Үүнээс 20 төсөл арга хэмжээ 285.6 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг манай яамны холбогдох газар ажлын хэсгүүд нь ажиллаж байгаа суулгасан байна. Ер нь бол эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ оны 1 сараас эхлээд салбарын яамдаас хуулийн заасан шаардлагад нийцсэн тэгээд батлагдсан журам аргачлалын хүрээнд төсөл арга хэмжээний саналуудыг ирүүлэх тухай бичих хөргүүлээд тухайн яамны бодлогын газартай манай яамны бодлогын газар нэгт хамтарч ажилласан энэ хамтын ажиллагааны үр дүнд гарч ирсэн төсөл байгаа. Одоо яг хариуцсан газрын дарга бас тодорхой төслүүдээр тайлбар хэлье. Батхуу дарга та төрийн нэрмжийн дарга. Та өөрөө хариул. Танаа яам яхаараа ийм олон төр орлон гүйцэтгэгч үр гүйцэтгэгчтэй байдیں۔ Тэгээ яагаад энэ мэрэгжлийн яамны оруулж ирж байгаа бодлого төлбөрийг танаа яам дээр хасаад байдیں۔ Та өөрөө төрийн нэрмжийн дарга хуваар наад эрх үүргийнхаа өрөөнд наад асуудлаа өөрөө хариул. 4 номерын микрофоныг нээ. За энэ арга хэмжээ бүрээр нь тайлбарыг уншиж байгаа даа. Болох уу тий. За. За нэгдүгürt нь төмс хүнсийн ногооны механикчсан баталгаа дагуулах анхан шатны өтрөн байгуулахад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх гэдэг арга хэмжээний санал. Энэ байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэж үтсэн учраас тусгаагүй байна. Ер нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээ нь бол тусгагдаагүй төсөл арга хэмжээг заавал хэрэгжүүлэхгүй гэсэн үг биш. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Улсын хөгжлийн төлөвлөгөөнд үндсэндээ хөрөнгө оруулалтын шин чанартай үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлд нийцсэн арга хэмжээнд тусгаж байгаа. Бусад үйл ажиллагаа, урсгал зардал, үйл ажиллагааны зардлын хүрээнд За 4 номерын микрофоныг өгье. Та маш товч тодорхой хариулж байна. Улсын хурлаар батлагдсан яагаад танах дээр очиж асгчтэй юм бэ л гэж асууж байгаа. Маш товч тодорхой хариулж. За хоёр дахь нь өр үржүүлгийн иргэн аж ахуйн нэгжид урамшуул болох асуудал. Засгийн газрын чиглэл өгөх тухай улсын хурлын 52 дугаар тогтоолын 7 дахь заалтад төрөөс олгож байгаа бүх төрлийн татаас урамшуулын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл судалгаа шинжилгээ хийж эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих төсвийн ачааллыг бууруулах зорилтуудыг уялдуул санал боловсруулж 2020 оны улсын хурал багтааж яасан. Энэ манай хариуцсан хүмүүс урсгал зардлаа шийдэх боломжтой үйл ажиллагаа явагдах боломжтой гэж үзээд энэ арга хэмжээ ассан байна. Сэлгээний таримлын анхан шатны
үр үржүүлэх гэдэг ажлыг мөн ижлэхэн шалтгаанаар хассан байна. Сорт сорих аргачлалыг боловсронгуй болгох гээд бас урсгал зардлынхаа хүрээнд шийдэх боломжтой. Өвлийн хүлэмжийн аж ахуй байгууллагт хөнгөлтэй зээлийн дэмжлэг үзүүлэх гэдэг асуудлыг бодлогын арга хэмжээ байгаа учраас санхүүжүүлэх боломжгүй гэсэн байна. За Батхуу дарга ингэмээр байна. Та байгаль орчин хүнс аж ахуйн байнгын ороо мэргэжлийн байнгын ороо. Энэ байнгын ороонд эдийн засгийн хөгжлийн яамнаас саяны төсөл хөтөлбөрүүд улсын хурлаар батлагдсан төсөл хөтөлбөрүүд яагаад хасагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй тайлбараа та байнгын ороонд одоо ганц төмөр сайдад хэлээд байнгын ороонд яаралтай ирүүлээ. Тэгэхгүй бол та одоо энэ яасан бэлээ, энэ юу гэсэн үг вэ гэдэг ингээд уншаад гар надад чаа. Та өөрөө ажиллаа мэдхгүй нэ гэсэн үг шүү дээ. Би яагаад танаас асуугаад байна гэхээр Эрдэнэт даргаас асууж болно. Гэхдээ Эрдэнэт дарга чи өөрөө газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэж болчиход байгаа байхгүй. Та өөрөө төрийн нарийн шиг дарга. Энэ төр орлон гүйцэтгэгчтэй холбоотой асуудал таны хариуцах ёстой асуудал байхгүй. Яагаад төр орлон гүйцэтгэгч нарыг өнөөдөр хүртэл жинхлээгүй төрийн албаны цохих шалгалтыг өгүүлээгүй ингээ явж байгаа вэ гэдэг чинь өөрөө тантай холбоотой асуудал байхгүй. Тийм учраас тань дээр энэ асуудлыг хариулах ёстой гэдэг утгаар нь ярьж байгаа. Хоёрдугаар Бачаргал гишүүний асуултанд хариулмаар байна. Бачаргал гишүүн асуулт асуусан. Эдийн засгийн хөгжлийн яам. За яг эдийн засгийн хөгжлийн яамаа дуусгачих. Тэгээд дараа нь байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамнаас хариулт авъя. Эдийн засгийн хөгжлийн яам Бачаргал гишүүний асуултанд хариулах. Хэн хариулах вэ? 4 номер Батхуу дарга. За Батхуу дарга. Тэгээ Бачаргал гишүүний асуултанд нэмж хариулъя. Түрүүн алт 3 гээд хөтөлбөрийн хүрээнд ер нь уул уурхай яамнаас боловсруулсан санал бол 4 тонн алтыг нэмэлтээр олборлож гарах асуудал байгаа. За энэ алтны экспортын гол нөлөөлөл нь бол гадаад валютын албан нөөцөд эерэг нөлөө үзүүлдэг. Яг төсвийн орлого талаас биш валютын нөөц талаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаамаа. За тэр яг хамрагдах талбай хаана тэр алтны олборлох үйл ажиллагаа явуулахын уул уурхай яамнаас гаргасан жагсаалтан дээр байгаа. Төрийн албан тушаалтнууд ингээд дандаа ерөнхий хариулаад наадах чинь бид нар ханаас болоод уншиж штэ. Гол асуудал өнөөдөр яг та нарын хассантай холбоотой гэд хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яам хэлчихэд байна. Тэр нь өөрөө анхан шатан дээр очиод асуудал чи хэрэгжихгүй болчиход байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр буюу 2024-с 2028 хэрэгжих ёстой. Тэр нь жил болгон орж иж байгаа хөгжлийн төлөвлөгөөн дээр хасагдах процессыг явуулчихад байгаа учраас асуудал хаана байна вэ гэдэг дээр эдийн засгийн хөгжлийн яам дээр чиглэж очичоод байна шүү дээ. Тэгэхээр тэрийг л асууж байгаа. Алт 3-тай холбоотой асуудлуудыг байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамнаас бид нар асуух асуултуудаа хариултууд аваад явна. Тэн дээр яг тодорхой товч хариулт байна уу байхгүй юу? Байхгүй бол байхгүйгээ явуучмаар. 4 номерын микрофон. За улсын хурлаар баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бусад дунд урт хугацааны бодлогын баримтчдыг заавал биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ дээр дурдгсан асуудлуудыг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдав гэдэг агуулгаар хэрэгжүүлэхгүй гэсэн үг шээ. За түрүүнд дурдсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгээд эзэнтэй, хариуцах эзэнтэй, хэрэгжүүлэлтийн бас хянах үзүүлэлттэй цаг хугацаатай баримтчийг засгийн газрын тогтоолоор батлагдаад хэрэгжиж байгаа. Үүнийг хариуцсан яамдууд өөр хариуцсан чиглэл салбараараа хэрэгжүүлээд явна. За энэ яамны хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаанууд хөрөнгө оруулалтын шин чанартай мөн урсгал зардлаар санхүүжих үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд байдаг. Тэгэхээр яамны хэрэгжүүлэх ёстой бүх ажлаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд оруулна гэсэн үг биш. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд бол тухайн яамнаас хуулийн заасан шаардлага бас батлагдсан журам аргачлалын дагуу боловсруулж ирсэн ажлуудыг тусгаж бодлогын нэн тэргүүний чиглэл түүнийг дагсан төсөл. Танаас улсын хурал байнга ороо юу их вэ гэж асуугаагүй шүү дээ. За Батхуу дарга ажиллаа мэдхгүй байгаа юм байна. Байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам одон төв сайд. За Бачаргал гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр саяхан засгийн газар дээр алт 3 хөтөлбөрийн одоо асуудал орж ирсэн. За ингээд байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам, аж үйлдвэрийн эрдэс баялагын яам хамтарсан одоо ажлын хэсэг бол гаргасан байгаа. За энд бол 2 чиглэлээр ажлын хэсэг гаргасан. За нэг нь энэ алт 3 хөтөлбөртэй
одоо холбоотой ажлын хэсэг. За нэг нь энэ гол мөрний урсц голын голдролтой холбоотой энэ асуудал ингээд хоёр чиглэлээр ингээд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. За ер нь энд бол хоёр асуудал байгаа. Нэг нь улсын их хурлаар орж шийдэх асуудлууд байдаг. Энэ ямар хуулинд байгаа гэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд одоо зааж байгаа. Одоо саяны одоо шороо орд энтэй холбоотой энэ заагд одоо эндээс тодорхой хэмжээгээр тэр алт олборлох гэж байгаа газрын одоо тусгай хамгаалтаас гаргах бол энэ бол заавал Одонтой сайдын микрофоныг нэмж өгье. нэмж одоо улсын хурлаар орох ийм заалттай байгаа. Тэгэхээр улсын хурлаар одоо хэрвээ энэ асуудал орж ирвэл улсын хурл ингээд шийдээд явах боломжтой байгаамаа. За ер нь яг засгийн газрын хурал дээр одоо би сайдын хувьд юу гэж хэлсэн бэ гэхээр одоо байгаа энэ яг хуулийн дагуу лицензтэй зөвшөөрөлтөй байгаа энэ алтны чиглэлээр үйл ажиллагаа явж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүр дээд хэмжээгээр дэмжье. Заавал одоо хуулинд өөрчлөлт орно гэвэл энэ одоо их хугацаа орно. Тэгэхээр энэ байгууллагуудаа одоо тэр хөнгөлөлтөө зээлвэд юм уу эдрийн одоо бодлогын хувьд сайн дэмжиж өгөөд хурдаа одоо ажилд нь оруулбал бас энэ алтны үн одоо сайн байгаа дээр эдийн засагт хэрэгтэй байна гэдэг саналаа хэлсэн байгаа. За нэг одоо яг маш эрсдэлтэй юм бөхөр алтныг хоёр хөтөлбөр хэрэгжиж байгаа үед бол маш их газар бол эвдрэлд орсон. Ингээ Монгол улс бол энэ 2020-с 24 онд гэхэд нийт 12,117 га техникийн нөхөн сэргэлт 3,032 га биологийн. За Одонтой сайдын микрофоныг нэмж өгье. За тэгэхээр ер нь бол алт хоёр хөтөлбөрийн хүрээнд маш одоо гашуун сургамж авсан, маш газар эвдэрсэн учраас бид бас энэ алдааг давтахгүй байх хэвээр. За дээрэс нь энэ зогсоонгууд бас ямар эрсдэл үүсдэг вэ гэхээр бүгд нөхөн сэргэлтээ ихгүй хаяад явцдаг байсан. Тэгэхээр энэ бол өөрөө бүр их одоо бохирдол үүсгдэг. Тэгэхээр одоо шинээр бол заавал 100% нөхөн сэргэлтийн мөнгө нь урдчилж авж иж одоо хийлэгдэг ийм одоо тогтолцоо бол үйлчилж байгаа. Тэгэхээр бол бас энэ алтны компаниуд бол асуудал бол гайгүй шийдэгдэх байхаа гэж бодож байна. Гэхдээ одоо улсын хурлаар орж одоо гол асуудлууд бол шийдэгдэх юм аа. Манайх бол энэ гол мөрний урсцын урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлаад удахгүй улсын хурлд өргөн барих гэж байгаа. За Бочрол гишүүн нэмэлт асуулт байхгүй. За гишүүд асуулт асууж дуслаа. За Монгол Улсын хөгжлийн 2026 оны